Та бүгдэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Лиза болоод яг таарад хүзрийн мэрэг YouTube сувгаараа мэдчилж байна. За өнөөдрийн сэдэв бол мэдээж 9 дугаар сарын ерхий төлөв байдлыг оруулах болно. Энэ удаад сар болгоны ерхий төлөв байдлыг би алхасгүй оруулахыг хичээдэг. Мөн ажил, карьер, мөнгө, санхүү, хайр дурлал гэж бүгдийг би сегментэлж, детальчилж мэрэг төлөв оруулдаг. Ер нь намайг үздэг хүмүүс маань мэдэх байлаа. Анх удаага YouTube сувгийн минь үзэж байгаа хүмүүс маань байвал YouTube сувгууд минь тавтай морил өнөөдөр та бүхнийхээ ерхий төлөвийг харан. Тэгээд би аль болох болж өгвөл сар болгоны ерхий төлөв дээр эрүүл мэндийг бас оруулъя гэж бодлоо. Тийм болохоор энэ удаадаа сахиусуудын зөвлөгөө болон эрүүл мэндийг эдгээр хözрүүлж багтаасан байгаа. Сарын эрүүл мэндийн ерхий төлөвийг хараад дараа нь тэгээд хайр дурлал, ажил, карьер гээд дистаралаар нь үзээд явчихна. За тэгээ таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Та бүхний дэмжлэг надад үргэлж хэрэгтэй байх болно. Надтай холбогдох Instagram болон Facebook хаягууд description box дээр байрсан байгаа. Мөн миний онлайн дэлгүүрийн линк байрлах болно. Тэрийгээр ороод та бүхний минь одоо сонирхож байвал мэрэг төлөвт хэрэглэхэд зүйл, сахиус, байгалийн чулуу, хөзөр гэдэл миний өөрийн хийдэг хамгаалтын хар давс бас миний өөрийн хийсэн лаа гэд янз янзын сонирхолтой хэрэгтэй зүйлүүдийг та бүхэн маань тэндээс олж харах болно. Хамгаалтын буугууч, сахиус гэдэл ер нь бол олон сонирхолтой зүйлүүд байгаа. Нэг линк хэлүүнд дарж ороод үзээрэй. За тэгээд нэг дугаар нь энэ лапис лазули буюу номин чулуу байх болно. Хоёр дугаар нь барын нүд. Гурав дугаар нь улаан оникс байна. Ер нь бол YouTube хийгээд баг мэрэг төлөв хийгээд 2 жил гарan болж байна уу да. Тэгэхэд бол ер нь бол баг 2 жилийн өмнөөс л баг сар болгоно заримд нь үндсэн багтаа. Тэгснээр баг сар болгон шахуу сар болгоны ерхий төлөвүүдийг оруулсаар ирсэн. Цаашдаач оруулсаар байх болно. За тэгэхээр бүгдээрээ нэг стресст хэрэггүй шүү. Би хилдэгтээ бичлэгээ зогсоож агаад пауз авч агаад чулуунууд харж байгаа, сонгож олон гүнзгий амьсгаа авч агаад эсвэл харж агаад аль татгсан чулуун дээрээ сонгоход л болно. Ерөөсөө санаа зовлтгүй. Тэгээд комент уншихгүй байж агаад YouTube-ийн сонголтыг хийгээрэй. Хүмүүсийн комент уншичаал тэгэл дараа нь сонголтоо хийгээд идэг зарим хүмүүс нэг тийм хандлага байгаадсэн шүү. Тэгж болохгүй, өөрийгөө хуурахгүй өөрийнхөө сонголтыг хийгээд мэрэг төлөвөө өвччээ дараа нь комент уншиж болно. Дараа нь та нар хүсэж байгаа ч юм уу бодож байгаа сэтгэлүүдээ комент хэсэг дээр үлдээгээрэй. За тэгээд сошиал соёлтой оролцъё гэдэг би урайтаа агаад. Тэгэхгүй бол зарим хүмүүс нь бас жоохон сонь комент бичих гээд байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар харилцааны асуудалтай комент дээр бүдүүлэг хараалын үг хэрэгэлсэн комент байх юм бол шууд тухайн YouTube-ийн дагагчийг би өөрийнхөө YouTube сувгаасаа блок хийн гэдгийг бол анхааруулж байна. Ягаад гэвэл энэ YouTube сувг маань эерэг энергитэй байх, илүү хүмүүс тус болох зорилгоор хийсэн YouTube сувг болохоор надад тийм юм сөрөг vibe энергитэй хүмүүс комент бичих юм уу хэрэггүй байна. Яг над руу бичээд байдгүй ч нөө зарим комент бичсэн хүмүүс лугаа чи ингэж бичиж болохгүй ч гэдэг юм нэг ингэж байдаг тал байдаг. Тэрэн дээр жоохон анхаараарай. Хүний комент бичих одоо үг сэтгэлээ илэрхийлэх нь тухайн хүний эрх чөлөөнд халтахгүй байцгаая. Тийм болохоор би хэлээд энтэй сошиал соёлтой оролцъё гэж хэлээд байна. Бүдүүлэг ёс бус өгтөө юм хэрэглэсэн байвал уучлаарай. Шууд YouTube-с блок хийнэ. За ингээд нэг дугаараас эхэлцгээе. За нэг дугаарыг сонгосон хүмүүс маань таарад уншлахтаа тавтай морил номын чулууг сонгосон. За эхлээд эрүүл мэнд болон сахиусын зөвлөгөөг харцгаая. За сайн азтай арих нэ. Итгэл үнэмшилтэй байгаарай. Өөрийнхөө ур чадвар, авьяастай энэ чиний амжилтанд гэрэлт ирээдүйд хүрэх багаж хэрэгсэл болох юм аа. Бага зэргийн сайхан зөвлөгөө болон ер нь бол дэжгүй юу юм бэ? Comforting message сонь. Гайгүй сайн мэдээ бол чиний замд явж байна. Бүх зүйл чиний талд ажиллах болно гэж байна. Everything will work out in your favor. Бүх зүйл чиний талд сайнаар ажиллах болно гэж хэлсэн байна. Тэгэхээр азтай байна гэж энэ 13:31 гэдэг дугаар тодорхой хэмжээгээр танд ямар нэг хамаатай магадгүй 13 цаг
31 минутанд танд сайхан мэдээтэй мессеж ирж болно, ажилд орсон саналж ирж болно. Эсвэл болзооны санал ирж болно те. Эсвэл 13-ны өдөр 13-ны өдөр ч байд юм уу. Энэ цагтаа бас мэдээ сонсох гэдэг. Тодорхой хэмжээр 13:31 гэдэг сахиусуудын дугаар танд ямар нэгэн байдлаар мэдээ сигнал болж ирэх нэ. Тэгэхээр энэ цаг дээр юм уу ийм тоог харуул бас тодорхой хэмжээр анхаарлаа хандуулж байгаарай. За, эрүүл мэндийн хувьд бол нэг дугаарынхын маань хувьд бол 9 дугаар сард жоох асуудлууд үүсгэр харагдаж байна. Зарим нэг нь би хаана өвдөөд ямар нэгэн зүйл болохгүй байгаа болохоор аль хэдийн эмнэлэг дээр очсон шинжилгээ өгсөн хүлээж иж мадгүй. Зарим нь эрүүл мэндийн асуудал ямар нэгэн болохгүй байгаа зүйл нь юунд байгаа талаар олж мэдхийн тулд эмнэлэг явах, эмчтэй уулзах гэх мэтчлэн зүйлүүд ажиглагдах нэ. Тэгэхээр 9 дугаар сард бол нэг дугаарынхын маань хувьд бол эрүүл мэндийн талтай баг зэргийн асуудал үүсгэр байна. За, тэгтээ та нар маань тэр даруйдаа арга хэмжээ аваад эмчийн одоо үзлэгт хамрагдах хандлагатай харагдаж байна. Энд ч бас зөв алхам юм. Тэгэхээр би чинь ямар 9 дугаар сар зовирлаад ямар нэгэн өвчин байвал тэр даруйдаа эмнэлэгт очиж арга хэмжээ аваарай гэж би зөвлөё. Юу тодорхой хэмжээ 9 дугаар сар та бүхний минь эрүүл мэндэд ямар нэгэн их бага хэмжээгээр асуудлууд үүсгэр харагдаж байна шүү. За, энэ дараагийн сар болгоны төлөв дээр эрүүл мэндийг би оруулж ий гэж бодож байгаа. Сар болгон чулуун ачиж байна. За, өнөөдөр бол ажил карьераас эхлэе гэж бодож байна. Ерхийд нь хараа явчих. Нэг дугаарх минь 9 дугаар сард ажил карьер болон мөнх санхүүгийн байдал ямар хөө байх вэ? За, эхлээд ажил төрөлгүй байгаа хүмүүсээс эхлэе да. Одоогийн байдлаар ажил төрөлгүй төр засварлага авсан хүн билээ. 9 дугаар сар таныг ямар үйл явдал хүлээж байна вэ? Камерын ард хойлоод энэ дээр санагдаад байна. Энэ урд нь болохоор камерын жоохон чичээд. За, нэг дугаархын хувьд бол энэ сард бол ажил төрөлд бол орж чадах нэ. 9 дугаар сар. Тэгэхдээ та нарт нэг проблем байна л да. Та нар өөрсдөө удаан хугацааны амралт хүсээд байгаа бас хүмүүс байгаад байна. Эсвэл нэг ажилд орох болоод гарч ирдэг ажил нь чиний санаанд нийцэхгүй болохоор уртаа байгаа боломжийг хойш тавиад илүү 9 дугаар сард амралтын байдалтай байх. Бүхнээс хойш залхуурсан байдалтай байхаар харагдаж байна. Магадгүй чи өмнө нэлээ их шахуу ажилласан болохоор 9 дугаар сарда илүү ажил төрөлд орно гэхээс илүү өөрийгөө амраах чиг хандлагатай байж болох юм. Тэгээд зарим нэг нь олдсон ажлаа голоод чамлах энэ хангалтгүй ажил байна. Цалин нөхцөл нь таалагдахгүй байна. Гэх шалтгаанаар нэг хэсэгтээ 9 дугаар сард бол ажилгүй байх нэ. Тэгэхдээ чи хүсэх юм бол 9 дугаар сард өөрөө ажилд нэг удахгүй орох боломж гарч ирнэ. Тодорхой хэмжээгээр эрх мэдэл бүхий эрхтэй хүн чамааг одоо ажлын санал тавьснаар чи ажилд орох боломж гарч ирж байна. Нэг дугаарынхын маань хувьд бол 9 дугаар сард бол юу ямар ч ажилд орсон бай өмнө ажлын туршлагатай хүмүүс бас нэлээд байгаа. Харагдаж байна. Ажлын туршлагатай болохоор одоо чи зөвхөн өөрийнхөө ур чадвараа бусдад харуулах үлдсэн. Чамд хангалттай туршлага байна. Чи дөнгөж сургуулаа төгсөөд ч юм уу эсвэл нэг дадлага хийж байгаад ажил хийж үзчихсэн бол өөрийгөө бас хангалттай болоогүй, бэлэн болоогүй гэж санаа зовоод хоош суугаад байгаа хүмүүс маань байвал сахиусууд чамд хэлэхэд бол чи бэлэн болсон, чамд хангалттай туршлага байна. Одоо чамд үйлдэл хийх үлдэлтэй гэж зөвлөж байна. За, тэгээд ер нь бол хүсэх юм бол энэ сарда багтаа та нар минь өөрийгөө бас голж шилээд ганц хоёр ажилд орохоос айгаад хоош суугаад байх хандлагатай хүмүүс маань байна. Тэгэхээр сахиусууд юу гэж хэлж байна гэхээр урагшаа чи бэлэн болсон, чамд туршлага байна, чи одоо зүгээр ер нь бол үзүүлээд өгөө. Өөрхөн чадвараа харуулаа гэж хэлж байна. Тэгэхээр энэ сарда бол та нар минь өөртөө ихтэй байх юм бол 9 дугаар сард ажил төрөлгүй ч юм уу дөнгөж сургуулаа төгссөн оюутан залуус маань байж болно тийм ээ. Тодорхой хэмжээ та нарт ажлын санал бол олдох нэ 9 дугаар сарда.
Бүх зөвлөгөө юу вэ хараад. Winning. Sooner or later luck comes to everyone. Тийм ээ. Чи удахгүй чамд удахгүй ч вэ, оройч вэ? Оройтсон ч бай удахгүй ч чамд аз ирнэ. Аз ирэх болон чи бол ялнаа. Тэгтээ тэгээд мөнгө олох ч юм уу гайгүй цалинтай ажилд орох те боломж гарч ирнэ. Бас суглаан лотонд хоцож магадгүй. Анхаарал зүйл нь юу гэхээр нэг дор бүгдийг бити үрээрэй гэж байна. Тэгээд ер нь бол хүсгийн бол 9 дугаар сартаа багтаа 1 дугаарх юм байна. Ажилд орно нэлээд гайгүй цалинтай ажилд орохоор хааж байна. Чи бол ялагч болох нь. За тэгээд нэг хэсэг ажилгүй ажаа гинт ажилд ороод цалингаа ангуудаа юу юугүй хитрхи их бүгдийг нь өрчвэ, бүх зүйлд өрчвэ. Бити өрчээрэй гэж сануулж байна. За. За тэгвэл 9 дугаар сард одоогийн байдлаар тогтсон ажил төрөлтэй, тогтсон бизнестэй, хувийн бизнес байж болно те. Хүмүүсийн маань ажил төрөл мөнгө санхүү ямар ах вэ? За ямар ч гэсэн 1 дугаарынхын ажилгүй хүмүүсийн хувьд бол санхүүгийн байдлаа 9 дугаар сард шийдвэрлэхээр байсан гайгүй цалинтай ажилд орохоор байсан гагцхүү олсон мөнгө тэр доор нь бити үрээрэй гэж би түрүүн санхүүсүүдийн зөвлөгөө олж байна. Oracle картаар зөвлөгөө гаргаж ирсэн те. Одоо тэгвэл хоёр ажил төрөлтэй хүмүүсийг харъя. Хэрв найз нөхдөдтэйгоо ч юм уу те эхнэр нөхөртөйгоо эсвэл найз охинтойгоо хамтрах хостой хосын харилцаатай хамтрагч байгаа бизнес хийдэг бай хүмүүс маань бас үзэж байгаа бол 9 дугаар сар таны ажил карьер амжилттай болон мөнгө санхүүгийн хувьд бол гайгүй огцон дээшлэхэр харагдаж байна. Яг нь нэг хэсэгтээ бол сарын ихэр ч юм уу те ингээд одоогийн хийж байгаа ажилдаа нэг л ихтгэл бус болоод цаашдаа өргөжүүлэхгүйгээ шийдэж чадахгүй эсвэл өөр юм хийдэг юм ажлаа болдог ч юм уу гэсэн бодлууд төрөв. Гэхдээ энэ хэсэгхэн хугацаанд байх болно. Хэрвээ хостойгоо хамтарч гэр бүлийн хүмүүстэй бизнес хийдэг хүмүүс байвал ер нь бол санхүүгийн байдал чинь сайжирна, ажил карьерийн хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр амжилт ороод олох нэ. Тэгээд та нарын минь хувьд бас найз нөхөд хамаатан садан чинь бас тусламжийн гараа сунгахаар харагдаж байна. Хэрвээ бизнес хамтрагч хэрэгтэй мөнгө санхүүгийн асуудалтай байгаа хуваараа бизнес хийдэг ч юм уу хүмүүс минь үзэж байгаа бол чи тодорхой хэмжээгээр чам тусламжийн гараа сунгах бизнес хамтрагчтай 9 дугаар сард уулзаж тусламж авахаар харагдаж байна. За ерөөхдөө мэдээж бүх зүйл чамд нөөц бололцоо бүгд байгаа болохоор чамаас 9 дугаар сард мөнгө санхүү болон бизнесийн амжилт чинь чамаас шалтгаална. Хэрвээ хуваараа биш тэ одоо ингээм албан байгууллагад ажилладаг хүмүүс байгаа бол яг удирдлагатаа таарахгүй ч юм уу хамт олонтойгоо таарахгүй ажлаа цаашдаа хийх нэг хэсэгтээ хүсэхгүй байгаа мэдрэмжүүдийг 9 дугаар сард бол авах нь байна. Гэхдээ нэгийг үг гэдэг шүү дээ. Удирдлагуучин заримдаа чанд буруу шаардлага тавьсан ч вэ, хийсэн чиний зөв байсан ч энэ удаад хилээ хазаад өнгөрөхөөс өөр аргагүй сонголт чамд 9 дугаар сард ирэх нэ. Одоо доглонгийн газар доглон, сохрын газар сохор гэдэг жишгийг баримтлахад илүүтэхгүй харагдаж байна. Удирдлагуудтайгаа ер нь бол бас нэг сөргөөцөлтгөөд байх хэрэггүй. Тэгэх юм бол өөртөө проблем уламж ачаад дарааг өгөхөөр харагдаж байна. Бусдаараа бол ажил карьерийн хувьд бол гайгүй амжилттай явна. Авдаг цалингаа аваад магадгүй зарим нь 9 дугаар сард албан байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс маань гинтийн орлоготой болох урамшуул авч магадгүй, цалингаа нэмэгдүүлж магадгүй, шагнуулж магадгүй гэх мэт зүйлүүд бол харагдаж байна. Тэгээд бас үргэлжлэн занхандаа анхаараарай. Үлэн зандаа анхаараарай. Олсон дайруудаа үрээд байхгүй байхыг 9 дугаар сард хичээгээрэй. За тэгээд гэр бүлийн хосууд ч вэ, хуваараа бизнес албан байгуулалт ажилладаг ч вэ хүмүүсийн минь хувьд бол 9 дугаар сард ажил карьер мөнгө санхүүгийн хувьд бол гайгүй. Өмнөх 8 дугаар сард асуудалтай мөнгө санхүү карьерийн хувьд асуудалтай байсан бол 9 дугаар сард найз нөхдийн туслалцаа дэмжлэг
бас ажил карьерт чинь нөлөөлнө, бас мөнгө санхүүний хувьд бол өсөлттэй байх 9-р сар харагдж байна. Юун дээр анхаарах уу? Ямар зөвлөгөө байна хараадах. Багхан удаанаар ч гэсэндээ дасан зохицоорой гэж байна. Be flexibility гэдэг чинь юу вэ? Одоо мэдээд байгаа юм болохоос монголоор ярих гэхэд үг нь орчихгүй. За чи бүр карт тэгэж нэмэлт харъя. За тийм байна. Тэгээд ерөөхдөө байгаа нөхцөл байдалтай ер нь бол дасан зохицож байхыг хичээгээрэй. Бизнес дээр ч вэ, хамтын бизнес ажиллагаа албан байгууллагт хамт олонтойгоо байхдаа ч гэсэндээ тийм ямар нэгэн та санаа ч нийцгүй байгаа зүйл байвал илүү төвчээртэй байхыг 9-р сард сахиусуд бол сануулж байна. За одоо хайр дурлалыг харцгаая. За эхлээд синглчүүдээс эхлэе. Синглчүүдийн минь хайр дурлал ерөнхийдөө байдал 9-р сард ямар хөө байх вэ гэдгийг харъя. Есдүгээр сард бол илүү найз нөхдөдтэйгээ орж гарах цагийг сайхан өнгөрөх нэ. Ер нь бол 9-р сард синглчүүд минь сингл дээр тогтгоно. За тэгтээ сэтгэлээр унж болохгүй. Ерөөсөө эн чинь 1 сарын ерхий төлийг үзэж байгаа болохоор чи угаас яг л тийм фүүл шиг эрх чөлөөтэй байж илүү цагийг хостой болох, хамтрагчтай болох гэж бодож яарахын оронд илүү ганцаараа байж цагийг сайхан өнгөрөхийг илүү хүсгэнэ. Чамайг сонирхох ганц 2 ирчүүд гарч ирсэн чиний сэтгэл нэг бол нийцэхгүй чи илүү сингл байх хандлагатай байна. Хэдэн сарын өмнө байж магадгүй зарим нэг нь нэлээд хүндхэн хосын харилцаанаас хосын харилцаатай байсан хүнээсээ салсан болохоор нэг хэсэгтээ ямарваа нэгэн хүнд хайр дурлалын романс үүсгэхийг хүсэхгүй зөвхөн ганц бие амьдралаар хэсэг амьдрах байх талаар 9-р сард бол илүү харагдаж байна. Яг нь найз нөхдөйгөө орж гарах цагийг сайхан өнгөрөх зүйлүүдийг болохын хостой болох талаар ер нь бол нэг бодохгүй байх нь синглчүүд маань. Зарим нь бол хийсэнтэй нөгөө хэдэн сарын өмнө юм уу салсан болохоор тэр салгалтын шархаа эдгэхийн тулд дараагийн хосын харилцаанд их яарахгүй байх шинжтэй харагдаж байна. Нэг дугаарах юм маань хувьд бол тэгээд бас санаанд нь нийцэхгүй чамайг сонирхох ирчүүд, чамайг сонирхох хүмүүс гарч ирсэн чиний санаанд бол нэг нийцэж өгөхгүй нэ. Тийм болохоор чи илүү чөлөөтэй хүссэн хүнтэйгээ хаа нэг уулзах хоолнд орох болцох ч юм уу. Тэрнээс нэг хэтрэх сонирхолгүй зугаад сингл найр наадамд илүү цаг заваа зарцуулах сонирхолтой байхаар харагдаж байна. Ганцаараа байхыг өөртөө ер нь бол ихэнх нь хүсэж байна. За зарим нь бас нэг хостой болоо ч юм уу нэг дайггүй залуутай танилцъя гэж бодох боловч 9-р сард гарч ирсэн хүн нь чиний сонирхолд нийцэхгүй байх төлөвтэй л харагдаж байна да. За синглэрээ байхандаа 9-р сард sorry. За нэг дугаарах юм хувьд хосын харилцаатай
сингл биш минглчүүдийн маань ерхий төлөв байдал ямар хөө байх вэ? Хосын харилцаатай хүмүүс мань 9-р сард зарим нэг нь салалтыг хийж магадгүй юм байна. Яагаад тэгэхээр чиний нөхөр чинь найз залууч эсвэл чиний эхнэр чинь чамайг араа тавьж хуурам эхэлсний улмаас чи шүүхийн байгууллагаар орж албан ёсныхон гэрлэлтийг цуцлуулах байд юм эсвэл найз залуугаасаа найз хүүхнээсээ ер нь салахаар шийдвэрт хүрэхээр харагдаж байна. Нөгөөх чиний хосчин бол буруу зүйл хийснээ мэдж байгаа болохоор харилцаан дээр тодорхой хэмжээнд анхаарал чамаас салахгүй байх арга хэмжээ авах нь чиний хувьд бол ер нь бол тийм хүүхдэх хүнтэй болон шулуутсан ер нь бол сэтгэл шулуутсан шинжтэй байх нь л дээ. Энэ хүн нэг удаа ингэж намайг одоо хуурч хуурам эхэлж араар тавьсан гэд худлаа ярьсан те. За хуурам эхлэн заавалч өөр эмэгтэй хүнтэй бас байхгүй байж болно. Өөр тал дээр мөнгө санхүүгийн тал дээр ч худлаа ярьсан байж болно. Тэ цуг бизнес хийдэг ч юм уу эсвэл байдаг баха чинь мөн одоо нэг мөнгө чинь авч өрн тараа хийдэг ч байд юм уу. Чийл байрныхаа лизингээд үл амьдраа болгодог бол өхөр чинь тэр мөнгө чинь аваад буруу зүйлд үрчдэг ч байдаг. Бас энийг бас хуурам эхлээд бас мэхэлтэд орж болно. Хүнийхэн хостой хүмүүсийнхээ хүний нөхцөл байдлаас шалтгаалаад өөрөөр утга учиртай задрал л да. Тийм болохоор чи ер нь бол нөхрөө нийлээ юм найз залууга эхнэрээ тий уучлахгүй нь ер нь бол тий бүх зүйлийг чи өөрөө л хамаг сэтгэл зүрхийн хосын харилцаанд олигтой хон шиг зориулж өгөхгүй бол энэхүү харилцааг би тастан хайнаа. Шууд ингээд дуусгар болно гэсэн байр суурин дээр байх харагдаж байна. Гэхдээ хараад хад бол яг ч салалт бол харагдахгүй байна. Нэг иймэрхүү ээдрээтэй асуудал үүсгэн байна. Тийм боловч та хоёр хэрэг цуг одоо амьдардаг болтой ямар ч байсан нөхөрчин эсвэл таны эхнэр чинь тодорхой хэмжээгээр харилцаан дээр анхаарлаа хандуулж чадлаараа энэхүү өөрхөн буруугаа алдаагаа засаж залруулахыг 9-р сард бол хичээх нь байна. Тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө 9-р сард хостой хүмүүсийн минь хувьд бол жоохон адармаатай проблемууд үүсгэх нь хамтрагчийнхаа хуурам эхлэлтийг мэдснээс хойш болоо шударгаас тогтоохын төлөө нэлээд хүүхдэх хүндий зүрх сэтгэлээ хаалттай байлгах шинжтэй харагдаж байна. Гэхдээ яг санаа зовлтгүй хамтрагч чинь бол тодорхой хэмжээгээр буруугаа ухаарна гэж би хэлсэн байгаа даа. Асуудалтай зүйл байл тэрийг залруулахыг бол хичээхээр 9-р сард бол харагдаж байна. Тэгээд сонголт бол 9-р сард бол таны гарт байгаа. 1-р минь хувьд бол ер нь бол цаг хугацаа л харуулна да. За бас зарим нас өөр хүнтэй хосын харилцаанд орсноор янаг амгийн харилцаанд чиний хамтрагч орсны улмаас хоёрын харилцаа шийдвэртэй алхамд хүрэхгүй байсан нь бол дахиж илэрхий болж би хуурам эхлэлтийг түрүү хэлсэнтэй өмнө дээр бас харахад бол дахин баталж өгч байгаа маа. Гэхдээ та хоёрын хувьд бол 9-р сард бол арайч салчихгүй шийдвэр гаргахгүй байсаар хагаад 9-р сар дуусгаар харагдаж байна. Энэ чинь нөхөрөөс юм уу эхнэрээсээ салах уу байх уу гэдэг сонголтын дээр гацах тийм зүйлүүд бол харагдаж байна. За хосчин бол дээсэндээ өөрөөс чи салах сонирхолтой байх нэ. За 9-р сард иймэрхүү адармаатай зүйлүүд бол болж өнгөрөх нь байна. За тэгээд энэ бол ерөнхий таараа томчлог болохоор зарим хүмүүс 100% таарах албагүй гэдгийг би дахин хэлдэг. Бас нэгт хэлдэг хоёрт хүсийн ялгаа байхгүй гэж хэлээд байгаа тийм. За тийм байна. Жохон адармаатай байхандаа гэхдээ яг нь салалтыг бол би олж харсангүй. Эргэлзээтэй зөвлөө шийдвэргүй байдлууд бас байна. За 9-р сард иймэрхүү байна.
За ингээд нэг дугаарыг минь таараад уншлаа. 9 сар ихэд төлөй таараад уншлаа. Дуслаа. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Хоёр дугаарыг минь таарад уншлахтаа тавтай байрал өнөөдөр та бүхэндээ эхлээд би та бүхний 9 сарын эрүүл мэндийн ерхий төлөв байдал болоо дараа нь сахиусуудын мессеж хүргээд дараа нь хайр дурлал ажил карьер мөнгө санхүү гэдгээ детальчилж үүсэх болно. (14 бол таны сахиусын дугаар болно. 14 цаг 14 минут байж болно. 9 сарын 14-ний өдөр 14 цагт ч байж болно. Энэ цагууд танд ямар нэгэн зүйлийг сахиусууд мессеж сигнал болгож явуулах болно. Хүндлэл, гэр бүл, constructive outlook, quality чанар. Өөрхөн хэрэгтэй зүйл дээрээ төвлөрөө гэнэ. Хобби болон хүсэл тэмүүлэл. Бүх зүйл илүү гэрэл гэгээтэй. Everything is more acceptable with light attitude. Бүх зүйл илүү гэрэл гэгээтэй зан характер дээр тулгуурлах болно. You will be blessed with new. Чи шинэ боломжоор адислагдсан байх болно. Шинэ найзууд эсвэл addition to your эсвэл гэр бүлч байдаг юм уу те. Маш сайн good vibes will speed up the process. Good vibes. Сайн энерги, сайн vibe те илүү өөртөө ч аль болох хурдан процессыг хурдан үйл ажиллагаагаа үүнэ гэсэн утгатай л good vibes will speed up the process. Ерөнхийдөө маш гоё сайн энергитэй байх нэ 9 сард сахиусуу чанд маш гоё эерэг энергийг илгээх нь байна. Чи өөрхөн хүсэж байгаа зүйлүүдээрээ төвлөрөх хүсэл мөрөөдөл хобби юу байдгийг те. Чи бол маш их боломжуудаар адислагдсан байх нэ гэж байна. 9 сард тэгэхээр 2 дугаарынхын хувьд бол гайхалтай энергитэй аз жаргалтай байх нь. Чи бол яг л гэрэл light up буюу маш их гэрэл гэгээтэй энерги цацруулахаар харагдаж байна. Энергийн хувьд сайн байдаг. Эрүүл мэндийн хувьд бол жоохон асуудал үүсгээрэн. Тэгтээ би физиологийн гэхээс илүү сэтгэл санааны уналтанд орохоор байдаг. 9 сар танд ямар нэгэн байдлаар сэтгэл санаанд одоо унснаас болоод сэтгэл санаа хүн тавгуутаар хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгтээ би физиологоос илүү ментал буюу тархины сэтгэл зүйн талтай стресстэй байх нь. Тэгтээ сахиусуудын хувьд бол сайн мэдээ байна. Өөрхөн хэрэгтэй зүйл дээрээ төвлөртэй сэтгэл санаа чинь ямар нэгэн байдлаар проблемтай байгаа хүсэж байгаа зүйлээ хий хоббинд айлгуу цаг зав гарах хэрэгтэй байна. Удахгүй байна. Эрүүл мэндийн тал дээрч бай сэтгэл зүйн тал дээр байгаа асуудлууд удахгүй алга болно. Сахиусууд чанд маш сайхан боломжууд өгөхөд сайхан vibe-уудыг илгээж байна гэж хэлж байна. Тэгэхээр одоогийн байдлаар 9 сар сэтгэл санааны хувьд асуудалтай байгаа хүмүүс мэн сэтгэл санаанд анхаараарай. Тэгвэл би физиологт бас янз бүрийн бас асуудлууд үүсдэг. Гэхдээ ер нь гайгүй сэтгцийн эрүүл мэндэл асуудалтай болохоос би физиологи эрүүл мэнд гайгүй байх нь байна. Чиний хүслийг биелүүлэн сахиусуу чамд сайхан энерги илгээнэ. Тийм болохоор чи яг л light up буюу нэг яг л гэрэл гэгээтэй гэрэлтэж байгаарэ гэж чамд сахиусууд мань зөвлөж байна. Энэ бол гоё мэдээ. За тэгвэл одоо эхлээд ажил карьераас эхэлчихье. За одоогийн байдлаар 2 дугаархны үед ажил төрөлгүй байгаа хүмүүсийн хувьд 9 сарын ерхий төлөв нь ямар хөө байх вэ гэдгийг харъя. Сэтгэл санааны уналт чинь төр зурдал байх болно. 9 сар сахиусуу чанд гайхалтай боломжуудыг илгээнэ. Ажил төрөлтэй болох нь 1 сард
бишээ 2 дугаарынхын маань хувьд бол одоогийн байдлаар ажил төрөлгүй байгаа бол чамд ямар нэгэн хүн гайхалтай бизнесийн гэрээ ажил санал болгоно. Гайгүй боломжийн цалинтай ажил санал болно. Эсвэл найз нөхөд ч юм уу тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг чамд хацуг хамтарч би хийх бизнес ихтэй саналыг нэлээд ашигтай саналыг бол чамд тавих нь байна. За энэ дундаас бас хамаатан садан ч юм уу найз нөхдийн хүрээлэл дундаас юм чамд санхүүгийн мөнгөн дээр туслах эсвэл ажил өөрийнх нь байгууллагад ажилд орох эсвэл танилынхан байгууллагад ажилд орох эсвэл цуг хамтарч бизнес хийх байд юм уу ийм хүү саналуудыг тавих нь байна. Одоогийн байдлаар ажил төрөлх байгаа хүмүүс маань гайхалтай мөнгөний боломж ашиг орлоготой байх боломжийн санал хүлээж авна. Эсвэл санхүү байдал эрс сайжрахаар харагдаж байна. За тэгээд заримх нь хувьд бол дойр дотны ч хүн бизнесийн санал тавих ч юм уу те санхүү мөнгөөр бас тусалцаа үзүүлэхээр харагдаж байна. Чиний хувьд шийдвэрлэх алхам хэрэгтэй болох нь ягаад бол чам нэгээс илүү хүн санал тавьж магадгүй ажлын за манад ажилд ор эсвэл надтай ийм бизнес хамтарч хийж гэдэг юм уу те. Ер нь бол эрэг аятайхан саналуудыг бол тавих байна. Тэгэхээр сонголтыг бол чи мэрэгэн ухаандаа бодож байгаа шийдвэрлээрэ гэж хүсээ. Хэрв чамд ямар нэгэн байдлаараа шийдвэрлэж чадахгүй байгаа бол өөрөөсөө илүү мэдлэгтэй хүний тусалцаа авсан дээр магадгүй чиний багш байж болно, эцэг эхээсээ байж болно те хамаатныхаа ахаасаач байд юмгээд илүү өөрөөсөө ухаанлаг боловсралтай хүнээс зөвлөгөө авахд илүүдэхгүй хэрв чи гацалтын байдлыг алийг хийхээ мэдгүй байгаа. Алийг хийхээ мэдгүй байсан ба чамд 9 дугаар сард гайхалтай ажлын бизнесийн санал хамтрах санал ирнэ. Мөнгө санхүүгийн хувьд бол чи огцом сайжрах сар бол 9 дугаар сард бол харагдаж байна. Тэгэхээр санаа зовлтгүй юм байна. Ер нь бол ажил төрөлгүй байгаа энэ 2 дугаарынхын манд хувьд бол гайгүй боломжийн ажилтай болчих боломжийн бизнес хамтрагчтай болохоор харагдаж байна. Гөх зөвлөгөө юу вэ? Чам зөвлөгөө. Moving up, carries on the rise, new offers and opportunity, sales increase. За би түрүүн яг хэлсэн шиг л дахиад Oracle карт маань баталж байна л да тий. Чиний ажил карьер чинь бол айгүй дээшээ өсөх нь байна. Чамд шин зүйлүүдийг шин зүйлүүдийг боломжийг болон шин санал чамд тавих нь байна. Чиний цалин чинь өсөх нь байна гэж хэлж байна. Дараагийн шатанд дахина гэж байна. Түрүүн яг миний хэлсэнчлэн Oracle карт маань үүнийг минь баталж байна те. Би маш гоё ажлын санал хүлээж авнаа. Огцом орлого нэмэгдэнэ гэж хэлсэн. Үүн дээр Oracle карт маань бас дахиж баталж байна. Тэгэхээр 9 дугаар сард ажил төрөлхөө байсан хүмүүсийн маань хувьд гайхалтай сар үргэлжлэх нэ. Ажил карьер мөнгө санхүүгийн хувьд бол танд огцом дээшлэхээр харагдаж байна. За тэгэхээр баяр хүргэе да. Браво. Ингээд би жоохон тасралтгүй ярьцаараа хоолоо дандаа ингээд хатаад идэг болохоор баян хажуудаа нэг уух цайтай байдаг юм да. Би ч хоолоог нь орохгүй бол. За тийм байна. Sorry guys. Ер нь бол сар олны ерхий төлөвийг хийхэд надаас бас тодорхой хэмжээ нэлээд хүч чармаалт шаарддаг гэдгийг ойлгоорой. Тэгээд хаяа гэж тасралтгүй байхаар бас хоолой хатах зүйл бол байна.
За ажилт карьер тогтсон ажил төрөлтэй хүмүүс маань 9 дугаар сард ажил карьер санхүү ямар байх вэ? Их ийш тийшээ явж магадгүй харагдж байна. Ажлын шугамар байж болно. Хөдөө гадаа ч юм уу эсвэл гадаадын орон руу ер нь бол нэлээд хөдөлгөөнтэй явахаар харагдж байна. 9 дугаар сар та бүхний минь хувьд бол магадгүй чи хөдөө ажиллаар явж болно. Эсвэл гадаадын орон руу бизнес уулзалт хийхээр явж магадгүй харагдж байна. Ер нь бол 9 дугаар сард их завгүй тэнч очныг ажил амжуулах, энэ ч очныг амжуулах ийшээ тийшээ явах холхих нэг дор маш олон зүйлийг хийх шаардлагатай болох нь чам дахиж сурч боловсрох зүйл хэрэгтэй, дахиж амжуулах, дуусгах ажлууд байгаа болохоор 9 дугаар сар чамаас маш их өчин чармаалт шаардлагатай сахиусууд чамд хэлж байна. Чи ялалтанд хүрэх, амжилтанд хүрэхэд ойрхон байна. Зөвхөн бити шантраараа урагшаага давшлаад байгаарай гэж хэлж байна. Мөнгө санхүүгийн хувьд бол гайхалтай байх нь зарим нэгний минь хувьд бол 9 дугаар сард албан тушаал ахиж магадгүй харагдж байна. Албан тушаал ахих боломжууд харагдж байна. Алсын замд гарan зарим нь бол одоогийн хийж байгаа ажилласаа өөр салбар руу нөх ярив өөр хэсэг өөр салбар руу нөх эсвэл тухайн ажиллаж байгаа компанийн гадаад байдаг салбар ч юм уу хөдөө орон нутагт байдаг салбар руу шилжин очиж ажиллах гэх мэт зүйлүүд бол харагдаж байна. За тэгсдгээс зарим нь өөрийн байгаа ажилласаа гараад илүү найз нөхдөйгөө бас бизнес хийх эсвэл амрах хайртайгаа хостойгоо ч юм уу хамтарч гадагшаа явж одоогийн байгаа ажилласаа яхан хүнээс шалтгаалan янз байгаатай зарим нэг нь бол ажил дээрээ байгаад илүү тушаал их бол зарим нэг нь гадагшаа явж ажиллах сонголтыг бас хийхээр харагдаж байна. Эсвэл зарим нь хөдөө орон нутаг ч юм уу гадаадын өөр салбарт илүү өндөр цалинтай, илүү боломжийн цалинтай ажилд томилогдох гэх мэтчлээ ирээдүй бол харагдаж байна. Гагцхүү нэлээд их ядрах нэг дор маш олон зүйл хийх хэрэгтэй. Нааша цаашаа явах шаардлагатай болох нь байна. За мөнгө санхүүгийн хувьд бол гайгүй сайхан байх нь байна. Чамаас их маш их ажиллах шаардлагатай. Гэтэ мөнгө санхүү гайгүй байлаа гэд мөнгөө бас хураач хэмтгэхгүй байгаа тахгүйгээр тодорхой хэмжээгээр бороотой өдөр чамд хэрэгтэй санхүүгийн асуудал үүсч болно. Тийм болохоор мөнгөө бас зарим нэгийн цааш нь хийгээрээ цааш нь даалт хийж хямдтай байхыг би сануулж байна. Тэр нь бол гайгүй болж байна. За тэгээ энэ сард бас анхаарах зүйл юу вэ гэхээр spiritual work буюу өөрийнхөө сүнслэг замналаа хөөхтөрд илүү ажиллах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ нээж spiritual career and heal the human heart өөрийнхөө сүнслэг замналаа эхлүүлж хүмүүсийн сэтгэл зүрхийг эдгээрээ чи бол гэрлийн ажилтсан юм а гэж байна. За тэгэхээр энэ дугаарыг үзэж байгаа хүмүүсийн бас ажил төрөл нь бол бясалгал хийдэг, йог хийдэг ч юм уу рекигээр явдаг ч юм уу бас тийм чиглэлээр бизнес хийдэг, өөрийн гэсэн сургалтын төвтэй хүмүүс байж болно. Магадгүй зарим нь бас өөрсөө яг над чиг гэх юм уу таратор үздэг, тарот хийдэг, таратор хүн үздэг, мэрэг төлөв хийдэг тийм бас ажил төрөл бас хийдэг хүмүүсийг байхыг үгүйсэхгүй маа янз янз л байгаа. Олон хүн үзэж байгаа болохоор тухайн хүмүүсээс шалтгаалаад. За иймэрхүү яг spiritual work буюу сахиусуудын ажлыг хийдгүүч байсан гэсэн илүү сүнслэг замнал дээр анхаарч зүрх сэтгэлээ нээхийг бол сахиусууд бас чамд зөвлөж байна. Окей. За ажил карьерийн хувьд бол юм байна. За 2 дугаарх юм синглчүүд минь 9 дугаар сарын хайр дурлалын төлөв байдал ямар хөө байх вэ? Харъя. Камерын ард тойлох надад амар юм л та. Камера нь жижигүүлээд авахгүй. Чи юу болоод юм?
Синглчүүд минь 9 дугаар сард их л аз жаргалтай байх нь дээ. Яа тэгтээ зүрх сэтгэл чи шархлав заадах. Өнгөрсөн чиний зүрх сэтгэлийг шархлуулж байсан хүн байсан бол тэр сэтгэлийн шархаа илүү эдгэхийн тулд чамд энэ 9 дугаар сард синглчүүд маань илүү найз нөхдөйгөө орж гарах, олон нийтийн газар орж гар зугаацах, баар саавнд орд юм уу, зугаацсан хэлхийн газар орж ууж идэж найргах, эсвэл хөдөө гадаа явж амралтанд явах ч юм уу. Цагийг бол ер нь яг л фүүл шиг буюу санаа зовох зүйлгүй цагийг бол чөлөөтэй сайхан өнгөрөөх нэ. Чи яг л нар шиг аз жаргалтай эерэг энергээр дүүрэн байх нь байна. Өнгөрсөн чамааг 9 дугаар сар зарим нэг хүмүүсийн хувьд бол зүрх сэтгэлийн шархлуулж байсан X ч юм уу тодорхой хэмжээр романтик холбоотой байсан хүн чинь чиний амьдралд гарч ирнэ. Гэтэ чи тэр хүн бол ямар нэгэн боломжийг өгөхийг хүсэхгүй. Ягаад гэвэл чи аль хэдийн өөрөөсөө тэр хүнээс өөрийгөө татаад авцсан, зүрх сэтгэлээ татаад авцсан бас тодорхой хэмжээгээр тэр хүний гих сэтгэл нь хөрсөн болохоор чамд буцаж уулзах боломж гарч ирээд санал тавих боловч чи бол хүлээж авахгүй харагдаж байна. Зарим нэгнийхэн хувьд бол цоошин гал халуун учрал 9 дугаар сард тохиохон нь чи нэг романтик сэтгэлийг чинь татсан залуутай юм уу, романтик сэтгэлийг чинь татсан эмэгтэй хүнтэй болзоонд явахтай цагийг сайхан өнгөрүүлэх зүйл гарч ирэх нэ. Ер нь бол өнгөрсөн дэх асуудал зүрх сэтгэлийн проблемуудаа 9 дугаар сард илүү шийдсэн, илүү аз жаргалтай орж гарсан байх юм байна. Илүүрхэн гоо үзэсгэлэндээ анхаарсан байхаар харагдаж байна. Эмэгтэйчүүдийн маань хувьд бол тийм илүү их чөлөөтэй, аз жаргалтай гоо үзэсгэлэндээ байх vibe энергитэй харагдаж байна. Үнэхээр гой эерэг энерги бол мэдэрч байна. Түрүүн хэлсэн нөгөө сахиусуу чамд их сайхан зүйлийг илгээнэ гэж хэлж байсан шүү дээ. Хүний тэгээд сэтгэл зүрхний хувьд асуудалтай байсан өмнөх сарууд байсан зүйл чинь 9 дугаар сар дуусна. Чи аз жаргалтай байх болно. Сахиусууд чам чиний аз жаргал баяр баясгалантай байлахад дэмжлэх тусалцаа чамд дэлхийн ертөнцөөс үзүүлэхээр харагдаж байна. Яагаад гэвэл 9 дугаар сард 2 дугаар хэмээн хувьд бол хосын харилцаатай хүмүүс ямар хөө байх вэ гэдгийг харъя та. Чинчүүд юу болоод байна? За. 9 дугаар сард бол хосын харилцаатай хүмүүсийн бол харилцаа бол хэвийн сайхан гайхалтай үргэлжилнэ. Хостойгоо, найз залуутайгаа, найз хүүхэнтэйгаа, их нартайгаа, нөхөртөйгөө 9 дугаар сарын хувьд бол аз жаргалтай сайхан цаг хугацааг өнгөрөөхөөр харагдаж байна. Хоёрын харилцаа ерөөхдөө бол нэлийн хэвийн харагдаж байна. Өнгөрсөн саруудад хоёрын харилцаанд дунд асуудалтай заримдаа бүр салж нийлэх дээрээ тулсан проблемууд байсан. Бол энэ сард 9 дугаар сард хэд хоёрын хосын харилцаа ямар нэгэн саадгүй аз жаргалтай хэвийн сайхан үргэлжилнэ. Тэгээ зарим нэг нь өнгөрсөн саруудад хостойгоо асуудалтай байсан гэсэндээ үр хүүхдүүдэд бодоод илүү төвчээр зааж хоёр биенийг ойлгохыг гэсэн байдлаар хүлээцтэй төвчээртэй хандсан байна. Энэ үр дүнгээ өгөх нь 9 дугаар сард энэ дээр бол би амар олон талаа юм яриад шаардлагагүй юм байна. Хосын харилцаатай хүмүүс мань маш аз жаргалтай 9 дугаар сард байхаар харагдаж байна. Тэгэхээр баяр хүргэе да. Гоё мэдээ байна. Ингээд 2 дугаарыг минь таарад уншлага өвгөр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Бас комент бичиж үлдээгээрэй. Та бүхний минь сэтгэл надад мэдээж чухал байх болно. Хей 3 дугаар юм байна.
Таарад уншлахтаа тавтай барил. За эрүүл мэнд болон сахиу үсүүдийн зөвлөгөөг харъя. Feminine forces, relationship balance, prosperity, хөгжил, цэцэглэл, харилцаа холбоо, balance, төвчээр, humility. Чи бүх зүйлийг өөрөө хийж чадна. Гэхдээ but life is to be shared. Гэхдээ амьдрал бол хуваалцах ёстой зүйл юм аа. Зөв спириттэй, зөв сахиустай, спирит гэж нь зөв сүнстэй, сахиустай хамтрагч болоо гинэ. And you will become force. Шудраг honor commitment. Шудраг одоо амлалт. Бас хүмүүс чиний хажууд эргэн тойронд байна. Хүмүүсийг битгий шүүмжлээрээ бас сонсож сураарай гэж хэлсэн байна. 22-22-ыг байн харж магадгүй энэ чамд сахиусууд ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр чамд дохио өгөх гээд байна гэсэн. 22 цагт 22 минут байж болно. Эсвэл 9 дугаар сарын 22-ны өдөр 22 цагт байд юм уу? Энэ үед сахиусууд чамд ямар нэгэн байдлаар мессеж илгээх юм байна. Тодорхой хэмжээний дугаарууд чамд холбоо хамааралтай байна. Эрүүл мэндийн хувьд бол зарим хүмүүсийн минь хуучин архаг өвчин сэдрэх нэгүртэй. Жишээ нь одоо хэдэн жилийн өмнө өвдөж байсан цөс нойр болчихаач гэдэг юм уу, ингээд хэвийн болцсон байсан бол жишээ авч ярьж байгаа шүү. Тэр нь буцаж сэдрэх, эсвэл хүүхэд насандаа авч байсан одоо ужиг өвчин сэдрэх гэх мэтчлэн тодорхой хэмжээгээр хуучин өвчин чинь сэдрэх эрсдэл байна, нэгүртэй байна. За тийм болохоор эрүүл мэндтэй 3 дугаарынхан маань анхаарлаа хандуулаарай. Ужиг өвчнөөс сэтрээчгүй тулд арга хэмжээ аваарай. Зөв хооллолттой мэдээж алкогол, хорт муу зуршлаас татгалзах их мэтчлэн арга хэмжээг та нар маань өөрсдөө авах ёстой шүү гэдгийг анхаараарай. Ужиг өвчин сэдрэхээр харагдаад байна да. За тэгвэл за 3 дугаарх минь ажил карьер мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. Эхлээд одоогийн байдлаар ажил төрөлхгүй байгаа хүмүүсийнхаа ажил карьер мөнгө санхүү харцгаая. За юм камерын ард хойлож байгаа шүү. Тэр надад камер хөдлөхгүй илүү амар байгаа. Тэгэхгүй бол хүзрээ болохоор камер чичрээд байна. Энэ илүү тухтай юм надад. За 9 дугаар сар та бүхний минь хувьд бол дахиж ажил төрөлтэй бол мөнгө санхүүгээ дээшлүүлэхийн тулд төвчээр заах, бүсээ чангалах хэрэг гарах нь байна. Одоогийн байдлаар нэг хэсэгтээ чи санхүүгийн байдлаа дээрдэж өгөхгүй, ажилд орох гээд орж чадахгүй хэсэг нэлээд удаа явсан хүмүүс маань харагдаж байна. Тийм болохоор яг юу хийх үү, ямар ажил хийх үү, эсвэл ямар бизнес хийх үү гэдэг юм уу. Ерөөсөө шийдвэртэй алхам хийж чадахгүй улмаас холын замд гарахаар харагдаж байна. Миний харснаар илүү та нар одоогийн байгаа тасаж сурсан газраасаа хол явах нь зарим нэг нь бол саяхан таалагдахгүй байсан ажилласаа гараад өөр газар руу хүний нутагт холын газар очиж ажиллах эсвэл хөдөө орон нутаг руу ч юм уу гэрээсээ нэлээ хол аян замд гарч ажил хайхаар явахаар харагдаж байна. Тэр очих газар чи өөртөнд хизээч байж үзээгүй, тэнд очиж ажиллаж үзээгүй, ямар нэгэн туршлагагүй газараа очиж ажиллахаар эрсдлийг үүрээд явах нь байна. Гэхдээ чи зоримог алхам хийж байгаа харагдаж байна. Чамд яад бол амьдрал чинь сэргэн мандалд хэрэгтэй болохоор чи амьдралаа өөрчлөхийн тулд нэг газараа байгаад байвал утгагүй юм аа. Амьдрал дээшлэхгүй, ажил карьерийн хувьд ахицтай байхгүй, мөнгө санхүүж дээшлэхгүй гэдгийг мэдсэн болохоор ер нь зарим нь гадаадын орн руу зорж явж ажиллах, эсвэл хөдөө орон нутагт очиж ажиллах, эсвэл хийгээд байсан ажил чинь урт хугацааны тулд ямар нэгэн үр ашиг өгөөгүй болохоор цоошин зүйл
эрэлхийхээр шийдвэр гаргахаар харагдаж байна. Тэгээд ерөөд бол нэлээд чамд төвчээр шаардахаар сар бол 9 сард харагдаж байна. Ер нь бол эрсдлийг өөрөөд явах нь шинэ эхлэлийг хайхаар 9 дугаар сард явах нэ. За тэгээд амжилт хүсье 9 дугаар сард зарим нь хол яваад алсын замд очиж ажил төрөлд орохоор ингэж хэлсэнтэй хүний нутагт явж ажил төрөл хийхээр явж болно. Эсвэл хөдөөрөн нутаг руу явж болно. Огт мэдгүй газар руугаа явж ажилд орж амьдралаа дээшлэхээр явах нь байна. Чаны ганц гол онцлог бол ямар хэтмаа нэг хэцүү зүйл байсан чи бууж өгдөгөө шаргуу зан чинь чамааг байнга аварч байдаг гэх юм уу, сэтгэлээр ундаггүй хоош сухгүй хэцүү байсан ч уушаага тэмүүлдэг энэ зан чанар сэтгэлийн хаттай байдаг зан чанар чинь чамааг яваанда амьдрал чинь балансыг зөв тэнцвэртэй байдлыг авчрах болно. Чи анхаарах зүйл юу вэ? За ер нь бол хамгийн чухал зүйл дээрээ мөнгө санхүүгийн тал дээр чухал зүйл дээр анхаараарэ. Be farsighted and alert. Холын бодолтой байж өөр анхаарал сэрэмжтэй байгаарэ гэж бол зөвлөж байна. Тэгээ мөнгө санхүү дээр болон чухал зүйл дээр сайн анхаарлаа хандуулахыг чамд бол зөвлөж байна сахиусууд. За 3 дугаарны хувьд бол одоогийн байдлаар тогтсон бизнестэй, тогтсон орлоготой, ажил төрөлтэй хүмүүс юм байна. 9 дугаар сарын ажил, карьер, мөнгө санхүү, ерхий төлөв ямар хөө байх вэ гэдгийг харъя. Өнгөрсөн санааг чинь шилээж байсан, нойргүй хонолж байсан санааг чинь зовоосон зүйлүүд энэ сартаа алга болох нь байна. Мөнгө санхүү байж болно, эсвэл хамт олон удирдлагч уудаа таарахгүй байдаг юм уу те? Асуудлууд үүсэж чамаа нэлээд стресстүүлж исэн. Энэ проблем чи 9 дугаар сар дуусах болох. Найтай жи энэ бол сайн дохио шүү. Бохоош. За тэгээ санаа сэтгэлийг чинь зовоож байсан өмнөх саруудад байсан проблемуудад зөвлөж чинь энэ сард үгүй болно. Ялангуяа ажил хэргийн тал дээр хамтрагчтайгаа асуудалтай ч мөнгө санхүүн дээр асуудалтай байсан. Эсвэл удирдлагуудтайгаа асуудалтай байсан. Юу ч байж болно. Танд энэ сарда бол гайхалтай уур амьсгал бүртгэн нь ажил дээр амжилт гаргана. Мөнгө санхүүгийн байдал чинь бас огцом сайхан сайжрахаар харагдаж байна. Эд баялагт бол нэлээд хүрхнэ. Санхүүгийн огцом орлого болох нь байна. Бас чамд хэр албан байгууллагад ажиллавал цалингаа нэмүүлэх нь байна. Эсвэл хуваараа бизнес хийдэг хүн бол гайгүй мөнгөтэй хүнтэй бизнес хамтарчтай ашигтай гэрээ хэрэгэлцээ хийхээр харагдаж байна. Тэгээд ерөөхдөө өнгөрсөн чамайг санаа зовоож байсан зүйлүүд чинь 9 дугаар сар дуусна, ажил, карьер, бизнес, мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн гайхалтай сайхан мэдээтэй амжилттай байх нь байна. Бас ядрах, стресстэх зүйлүүд бол гарна. Тийм болохоор шинэ оройн ойргон он хэтэрхийх бизнесээ яаж өргөжүүлэх вэ, ажил карьераа яаж дээшлүүлэх гэж байдаг юм уу? Иймэрхүү зүйл санаа зовж нойргүй хондог ядардаг байсан бол энэ 9 сард бол бүх зүйл сайхан болт. Бүх зүйл хэвийн байдалд орох нь байна. Чанд маш сайн мэдээ хүмүүс дуулган тусламжийн гараа сунгана. Мөнгө санхүүгийн хувьд бол огцом өсөхөр харагдаж байна. За бас ядарт хэлээчсэндээ бас санаа зовсон, сэтгэл төгссөн хэвээрээ хангалтгүй санагдахтай. Энэ сардаа л юм байх юм байгаас дараа сард ямар байх юм болооч гэдэг сэтгэл төвшсөн байдал чинь бас тодорхой хэмжээгээр нэг хэсэгтээ дуусгар болохгүй харагдаж байна. Тийм болохоор сайн унтаж амарч айл болох стресстгүй байхыг хичээгээрэй. Шинэ боломжууд гарч ирнэ. Бизнесийн боломж, цалингийн нэмэгдэл, мөнгө санхүүгийн орлого нэмэгдэх гэх мэтлэн
сайхан зүйлүүд бол 9-р сард таныг хүлээж байна. Бизнес дээр асуудалтай байсан хүмүүс бол зарим нэг хүмүүсээс те одоо мөнгө зээлдэг ч юм уу эсвэл чамд бол ажил карьер дээр тусламжийн гараа сонгох сайхан боломжууд бол харагдаж байна. За тэгэхээр санаа зовлтгүй юм байна. Анхаарах зүйлс юу вэ гэхээр юу нь сайн амарч байх хэрэгтэй бай. Сэтгэлээ хэтэрхийг чилээгээд байхгүй. Шөнө оройдоо нойр сан авч явах хэрэгтэй. Шүү 3 дугаарынхаа тэрэн дээр анхаараарай. 9 сар болоод бүтээд эхлээд байх чинь хүртэл хангалтгүй санагдаад стресс гээд байна шүү. Энэ дээр анхаараарай. 9 сард бол бусдаараа гайгүй байна. Өмнөх саруудын проблемууд чинь дуусгар болно. Мөнгө санхүүгийн эрсдэл дампуурал чинь гайгүй болно. Limitation гинэ. Сая харж байна уу? Бити их санаа зовоод бай гэж хэлсэн. Энэ дээр let go of your worries гэнэ. Өөрийнхөө санаа зовоод байгаа зүйлүүдэд тавьж явуулаа гэж хэлж байна. Миний хэлсэнтэй адилхан Oracle карт маань давхар баталж өгч байгаа. Айдас болгон эргэлзээтэй байдлаа одоо тийм одоо явуулаа ингэж өөртөө ингэж эрх чөлөөгийнхээ тал дээр ингэж эрх чөлөө үйлдэл тал дээр ингэж юм лимиттэй одоо хязгаар үүсгээд байна гэсэн үг. Энийгээ болоод санаа зовж байгаа зүйлээ тавьж явал бүх зүйл чиний талд байх болно. Үнийг буюу чи удаач бай, дараач бай чи удахгүй ялах байгуулна. Бүх зүйл чиний талд эргээр ирэх нэ. За тэгэхээр ерөөсөө та нар маань юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр 9 дугаар сард энэ хитрхийг санаа зовдөг байдал шөнөөрөө нойргүй хонд байдлаар үлдэн хөөх хэрэгтэй. Тэргүй 9 дугаар сард бүх проблемууд чинь сайжран санхүүгийн хувьд гэсэн огцом сайжрах те ер нь тодорхой хэмжээгээр ашигтай бизнес эхлэх бизнесийн хувьд бол өсөлт дэвжилттэй байхаар сар байна. За юм байна. За 3 дугаархны мен синглчүүдээс эхлэе. Синглчүүдийн минь хайр дурлал ийм ерхий төлөө 9 дугаар сард ямар гоо байх вэ? Ихэнх 3 дугаарыг үзэж байгаа хүмүүсийн хувьд бол саяхан сингл болсон хүмүүс бас олон байх шиг байна. Өнгөрсөнд болж сэтгэл зүрхээ зориулж явсан харилцаа чинь маш зовлон шаналтайгаар төгсгөр болсон болохоор чиний хувьд бол 9 дугаар сард илүү өөрхөн ажил, карьер, мөнгө санхүү, бизнес гоо үзэсгэлэн дээр л илүү анхаарах шинжтэй харагдаж байна. Чамааг их сэтгэлээ чинь ойлгох, чам сэтгэлээ зориулах бас хүнтэй бол 9 дугаар сард бол учрна. Гэхдээ чиний өмнөх салалтын айцаасаа болоод чи тэр хүнийг л итгэж өгөхгүй шинжтэй болохоор илүү алсаас ажилласан ч юм уу нэг сэтгэл гарахгүй илүү өөртөө сингл байж мөнгө санхүү ажил карьер дээр анхаарсан байр байдалтай байхаар харагдаад байна. Энэ юуны учир вэ гэхээр хэлсэнтэй ер нь саяханч байж магадгүй эсвэл нэлээд урт хугацааны өмнөж байж магадгүй маш их зовлон шаналлаар дүүрэн хосын харилцаагаа дуусгаж исэн болохоор яг чаргагүй юм хашир хандах гад байгаа харагдаад байна. 3 дугаархийн маань хувьд бол за тэгээд чамд шинэ харилцаатай болох чам зүр сэтгэлээ зориулах эрэгтэй хүн гарч ирэх боловч чи нэг л шийдвэртэй алхам төрч чадахгүй. Энэ залууд боломж өгөөд уулзах уу? Эсвэл энэ чигээрээ сэв сингл явсан дээрүүтэй дахиад надын зүр сэтгэлийг шархлуулах эрэгтэй хүн юм биш үү дээ гэсэн байдлаар ийм одоо өөрөөсөө түлхсэн маягтай байгаад байх юм байна. Тийм болохоор илүү сэтгэл зүрх чам зориулсан хүн гарч ирэх байсан чи
синглтэй байхыг илүү сонгохоор харагдаж байна. За заримынхын хувьд бол нэг 30-40% ч юм уу 3 дугаар үзэж байгаа хүмүүс маань бол эргэлзэж удаан хугацааны турш бодсны эцэст тэр хүнд боломж өгөөд шинэ харилцаанд одоо боломж өгөхөөр шийдвэр гаргахаар харагдаж байна. Чиний хамтарчин чамайг яг л хатан хаан шиг гэх юм уу ер нь бол чамд бол маш сайхан хандах нь байна. Чамайг халамжлал, хоолнд авч орох, тийслүүр хэсэг ч юм уу чиний хүсэж байгаа зүйлийг авч өгч шопинг хийлгэж байд юм уу ер нь бол чам нэлийн мөнгө санхүү болон цаг хугацаагаа бас зориулахаар харагдаж байна. Тэгэхээр синглчүүд маань бол ер нь бол өөрт нь нэлээд сайхан хайр халамжаар дутаахгүй хандах эрэгтэй хүнтэй бас эмэгтэй хүнтэй уучлаарай хүссэн ялгаа байхгүй 9 дугаар сардаа бол учрах нь байна. Зарим нь боломж өгөх бол зарим нь үл итгэсэн байдалтай илүү ганц бий байх замналыг сонгохоор харагдаж байна. Олон хүн үзэж байгаа болохоор хүн хүнээс шалтгаална. Ийм хоёр төрлийг бий олж харлаа. За тэгэхээр сайн шийдвэрийг бодож байгаад гаргана үстэй. Баз заримдаа нэг хитрхи хаширлаад байх тусмаа өмнөх амьдралтай байсан хүнтэйгээ шинэ гарч ирсэн хүнээ харьцуулаад байх нь буруу зүйл юм. Хүн болгон чамаа гомдоох гэж гарч ирдэг. Хүн болгон чиний экстэй адилхан байх албагүй. Тийм болохоор та хэдмээ сэтгэл зүрхээ сайн сонсоорой. За хосын харилцаатай хүмүүсийн минь 9 дугаар сарын хайр дурлал ямар хөө байх вэ? 3 дугаарх нь харцгаая. Сайн хойлоодох. Окей. За хосын харилцаатай хүмүүс 9 дугаар сард хайр дурлалын төлөв байдал. За хостойгоо хамтарч цуг бизнес хийж магадгүй юм байна. Заримуд нь. За тэгэхэд одоогийн байдлаар 9 дугаар сартаа бол хостойгоо нэг л үл ойлголцсон байр байдалтай байх нь. Чи хосоос уйдсан мэдрэмж авах те цаашдаа энэ хостой нэг л итгэж өгөхгүй бол бас хосын харилцаагаа үргэлжлүүлэх үү болох уу гэдэг тал дээр эргэлзээтэй байхаар харагдаж байна. Чиний одоогийн хамтарч магадгүй токсик байж магадгүй. Чиний санааг зовоодог зүйл нь юу вэ гэхээр хор зуршлаас нь болоод чи бас залхаад сэтгэлээр нь хүлээж авахыг хүсэхгүй харилцаагаа цаашдаа үргэлжлүүлэх бэлэн бос байж болно. Жишээ нь тэр хүн хитрхийг арх тамхины хэрэглээтэй тий мансуурлах зөвлөгөөд арх тамхины хэрэглээ хэтрүүлж хэрэглэдэн чамааг залхаагаад чинь хүнийг их сэтгэл нь хөөрөө цааштай харилцаа яах вэ үргэлжлүүлэх үү болох уу гэдэг шийдэлд хүрч чадахгүй байхаар 9 дугаар сар харагдаж байна. Гэвч чиний хамтарч бол чам тодорхой хэмжээр одоо нэг үдийг сэтгэлээ зориулах цаг заваа зориулж бэлгэсэлт авч өгчтэй ингээд чамааг одоо уйраах чанд бэлгэсэлт авч өгж уйраах панаалтахтай тиймэрхүү зүйлүүд бол гарах нь хайраа намайг уучлаарай миний буруу ахиж тийхгүй ч гэдэг юм уу ингээд аргадангуй байдалтай хосууд чинь чиний хос бол чамаа гуйсан аргацсан байдалтай байгаад ах юм бэ тодорхой хэмжээ бас харилцаанд анхаарал өөрхөн бас хорц зуршлаас салах талаар амлаж бас тодорхой хэмжээр анхаарлаа хандуулахаар харагдаж байна 9 дугаар сард. Ер нь бол өөртөөгөө тэмцэж хэрэг маш их арх тамхины хорц зуршилтай бол эсвэл мөрөдөд тоглоомч байд юм уу тиймэрхүү зүйлийн хорц зуршлаасаа салах гэж бол чадлаараа бол 9 дугаар сар таны хамтарч хичээх нь байна. Яагаад тэгэхээр таныг алдахгүй тул таны сэтгэлийг өөртөө эргүүлж татахын тулд иймэрхүү хүчин чармалтыг бол гаргахаар харагдаж байна. Чиний сэтгэл бол ерөөдөө бол нэг л ахлахам дахиад хийх юм бол чиний төвчээрийн хязгаар чинь тулаад ер нь хостойгоо цаашдаа харилцаагаа болоход бэлэн харагдаад байна л да 9 дугаар сард энэ байдал нэлээд илт давуу ажиглагдах нь сэтгэл чинь буурах, сонирхол чинь буурах тиймэрхүү зүйлүүдийг хамтрагч мэдэрснээр алдаагаа засгаж чадлаараа хичээл зүтгэл гаргахаар харагдаж байна. Тэгээ энэ удаа боломж өгөөд үзэж болох юм хэрэг хүсвэл 9 дугаар сард тийм ээ. Яагаад гэвэл энэ хүн чинь тодорхой хэмжээр өөрийнхөө байр байдал, дутуу дулмиг зүйл дээрээ
арга хэмжээ авахар хичээхээр харагдаж байна. За эмтгэр зүйлүүдийг эдгээр ихслүүдийг тооцвол та хоёрын минь хосын харилцаа бол салалт сарнилт бол харагдахгүй хэвийн үргэлжлэхээр харагдаж байна. За ингээд 3 дугаарыг минь таараад уншлага өвгөр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.